Найда. Битэд одоо юу ярих вэ гэхээр бүхний талаар ярих байгаа. За, баярт хоёр ингээд Библиэс ойлгосон нэг зүйлийг хуваалцъя гэж хэлсэн байхгүй. Колосой 3-ыг уншсан байгаа. Нэг зүйл гэсэн юм. Тэгээ нэг зүйлээ. За, чи юу ойлгосон юм? Колосой 3-аас. За, хамгийн эхлээд нэгт болохоор Христ доторх шинэ амьдрал. Христ дотор ингээд юу ингээд Христ итгэснээр ингээд шинэ хүн болдог. Тэгээ ингээд битэд хуучин ингээд хүнээ ингээд өмссөн байгаа. Тэрээгээ ингээд тайлаад дээд шинэ зүйлийг өмс. Тэр ингээд хуучин өмсөжсэн хүнээ ингээд гим нүгэлтэйгээ юутэй байгаа бүгдийг ингээд буруу зүйл хийжсэн бол бүгдийг юутэйтэй ингээд бүгдийг ингээд хайх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэгснээр битэд Есүсийг даах хэрэгтэй. За, бичээд хуучин хүнээ шинэ хүн өмсөн гэсэн шүү дээ. Бид яг бод амьдрал дээр яаж гарч ирж байгаа юм? Юу яаж гарч ирж байгаа юм? Яаж амьдрал дээр хэрэгжүүлэх юм? Чиний ярьсан зүйлээ. Аль болох өнгөрсөндөө би ингэдэг хүн одоо энэгээр л явсан гэдэг. Ер нь тиймэрхүү бодол хүн болгонд байдаг. Тэгэж утгахгүйгээр л ер нь ингээд дөнгөж төрсөн хүчгэл. Гэтэ аа санамжтай. Ингээ бурхан руу ингээд илүү харсан. Ингээ бүх юм ингээд тэгээс нь одоо яг юу гэж хэлэх юм бэ? Би юу гэж тайлбарлах ойлгохгүй. Гэтэ энэ ойлголт надад яаж чинь. Тийм үлээ. Би шинэ хүн болох гэсэн үг юм шүү дээ. За, би юу ойлгосон бэ гэхээр одоо христч хүмүүс ингэж амьдрдээ шүү дээ. Эхний хүлээд авсан бүх шинэ бүтээл болчихсон. Уураа төвчээд хэцүү байдаг. Бас тэр хүмүүс төвчээ гарах хэцүү байдаг. Тэгээ нэгдүгээр шилтэр ингэж явах гоё. Хэрэг та Христтэй хамт амьдуулагдсан юм бол дээгүр хийхээ тэнд Бурхны баруун талд Христ заларч байгаа. Тэгээ бидний ингэж тэмцээд байгаа тэр хэцүү зүйлсүүд ингээ уураа барьж чадахгүй ч юм уу. Гим нүглүүдийг бид нар болохоо өөрсдөө ингэ зохицуулж чадахгүй. Тийм болохоор бид ингэ Христ рүү харах хэрэгтэй. Тэгээ Христ рүү яаж харах юм бэ гэхээр бид нар залбирч Бурхантай хамт харилцаж тэгээ түүний үгийг уншиж тэгээ тунгаан бодож яг энэ бүх зүйлсээр яг харилцнаа биднийг дэвхийг яг миний хувьд яг харж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ бид нар ингэснээрээ яг 17 дугаар хийсэн шиг бид нар юу ч хийсэн үг ярихтаа ч гэсэн үйлдэхтэй ч гэсэн яг Бурхныг алдаршуулж яг түүнийг represent төлөөлж бид нар амьдарч чадах юм байна. Үгээрээ бид нар яаж Бурхныг төлөөлөх юм? Бусдыг урамшуулж бие бинийгээ шүүхгүй байж түүнийг босон байгуулах үг хэлж үйлсээрээ яаж хийх юм? Энэ амар тодорхой хэлсэн. Болоодаа махан бодийнхоо эзэнд бүгд талаар дуулахтай бай. Хүн таалагдах гэж нүд хууралгүй харин эзнээс имэн чин зүрхнээс үйлчлээ. Бүх зүйлээрээ яг Бурхны төлөө хийн гэдэг нь бидний нүд хууралгүйгээр зөвхөн яг Бурханд зориулж хийх нь яг Бурхны төлөө хийж байгаа гэх юм уу? Тэрийг л ойлголоо доо. Гэж. Залбир дууссан. Баярлалаа зэмэн тэгээд дүүтэй хамт таны үгнээс суралцлаа. Тэгээд бид хоёр үгийн зүгээр сонсож биш үгийн үйлдэгч байхад туслаарай. Тэгээд үнэхээр амьдралаараа таныг харуулсан, амьдралаараа таны магтсан, гараад үнэхээр таны төлөө амьдсан тэр хүмүүс байхад туслаарай гэж тань залбирч байна. Есүсний нэрээр залбирлаа. Амен. За, see you next time. Тэгээд